Өнөөдөр Монгол банкнаас 2020 оны мөнгөний бодлогыг оруулж ирж байна. Мөнгөний бодлого Монгол улсад ямар байгаа тухай Монгол банкны ерөнхийлөгч танилцуулж байна. Монгол улсын мөнгөний бодлого буруу байгаа учраас Монгол улс саарал жагсаалтанд орсон гэж бид ойлгож байгаа. Саарал жагсаалт бол олон улсын хэмжээнд Монгол улсын мөнгө санхүүгийн бодлого буруу байна гэсэн үнэлгээ. 2011 онд буруу байна гэж үзээ саарал жагсаалтанд оруулсан 14 онд гаргасан. Сая бас саарал жагсаалтанд орууллаа. Тэгэхээр Монгол банкны ажил сайн байна гэж дүгнэх ямар ч бололцоо боломж байхгүй байна гэж харагдаж байна. Мөнгө угаалттай шууд холбоотой. Мөнгө угаалттай холбоотой асуудлуудаа Монгол банк өнөөдрийн хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Эрдэнэтийн 49% худалдаж авахын тулд 1-2 өдрийн дотор 400 гаруй сая долларыг гадагшаа шилжүүлдэг, Монгол банкнд зээл өгдөг ийм тогтолцоотой байхад Монгол улс саарал жагсаалтаас гарах ямар ч боломжгүй. Энэ мөнгө угаасан хэргийг хууль хяналтын байгууллага нь өнөөдрийн хүртэл шийдэж чадахгүй байхад Монгол улс саарал жагсаалтаас гарах ямар ч боломжгүй гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Ер нь Монгол банкны бодлого зөв байна уу буруу байна уу гэж ярих юм бол шүүмжил дагуулсан олон асуудал байгаа. Энэ хоёр банкны асуудал. Олон улсын валютын сангаас өгсөн фатваас өгсөн зөвлөмжийн дагуу энэ мөнгө угаагаад байгаа, активаа нэмэхгүй байгаа, зөвлөмжийг биелүүлэхгүй байгаа хоёр банкны тухай олон сар, олон жил ярьсан. Сүүлд улсын их хурлын дарга нэлээд дээд түвшин шахажээж арайчуу нэг шалгалт оруулсан гэж бид сонсч байсан. Одоо гадаад дотоодын ерөнхий сайд ерөнхийлөгч нарын уулзалтын хүрээнд гадны байгууллагууд Япон улсын ерөнхий сайд хүртэл банк санхүүгийнхаа байгууллагын шинжилгээг хий гэж Монгол улсыг шахаж байна. Тэгэхээр баяр сайхан дарга ерөнхийлөгч энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж бид ойлгож байгаа учраас өнөөдөр мөнгөний бодлогын хүрээнд элен далангүй ярья. Гурав дахь асуудал swap-ийн асуудал. Олон жил Хятадын ардын банкнаас swap нэрийн дор үндсэндээ зээлээр явж ирлээ. Өрт тавьж ирлээ. Одоо swap-о зээл болгох тухай бодлого боловсруулж байгаа гэж мөнгөний бодлогодоо бичсэн байна. Энэ бодлого хизээ ямар үе шаттай яаж хэрэгжихийг надад нэг хэлж өгөөч. Монгол улс чинь жилээс жилд урд хөршөөсөө хамааралтай эдийн засаг, санхүү бүх талаараа хамааралтай ийм улс болж хувирлаа. Эдийн засаг, санхүүгийн хамаарлаа бид аль болох буулгаж ээж, багасгаж ээж Монгол улсын тусгаар тогтнол бие даасан хөгжлийн зам үе таалга нэгднэ гэж бид харж байгаамаа. Энэ тал дээр нэг онцгой анхаарал хандуулаач гэж. Ер нь өрх болгон зээлийн зээлтэй, өрх болгон өртөө болсон ийм л нийгэмдүүд амьдарч байна. Гадагшаа гараад хар аж ахуй нэгж болгонтой уулзалт хийхэд зээл олдохгүй байна. Мөнгөний хомсдолд орчихлоо гэж ярьж байна. Ийм байхад Монгол банкны мөнгөний бодлого зөв байна гэж хэлэх ямар ч боломжгүй байгаамаа. Тийм учраас та миний асуултанд хариулт өгөөч. Би бас нэмэлт цаг авч 2-3 асуулт тодруулах зүйл байгааг бас танд дуулгая.